Эрдэнэс Монгол компани экспортод гаргаж байгаа нүүрс урхан ам дээр 1 тонн нь 33 ам.долларт хүрчээ. Үүнийг өмнө нь 25 ам.доллараар зарж байсантай харьцуулахад тонн тутамдаа 8 ам.доллараар өссөн үзүүлэлт юм а. Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрөөр зээлж авсан оюутнуудад оюутан долгодог сар бүрийн 70 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ онд тусдал авах хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүний албан тушаалтнууд болоод прокуроруудын цалин шинжилэн тогтоох улс их хурлын тогтоолын төслийг байнгын орооны гишүүд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж дэмжсэн байна. Өмнөд Солонгосын Samsung Electronics компани Америкийн нэгдсэн улсаас зарим төрлийн угаалгын машин эргүүлэн татгалсныг баасан гарагт мэдээлжээ. 2011 оны 3 дугаар сараас хойш зарагдсан 2.8 сая ширхэг Samsung угаалгын машиныг эргүүлэн татгалсан байна. Учир нь угаалгын машин ажиллах үеэр хит их чичирхийлэх эсвэл эд ангин салж унах зэрэг асуудал үүсгэсэн байна. Америкийн нэгдсэн улсад нийт 733 тохиолдол бүртгэгдэж 9 хүн гэмтэж хүрсэн байгаа юм а. Иймд хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс угаалгын машиныг эргүүлэн татгалжээ. Компани зүгээс хэрэглэгчдийн угаалгын машиныг өөр брэндээр солих эсвэл нөхөн төлбөр олгож эхэлжээ. Өмнөд Солонгосын Сувон хотын хурдны зам дээр жуулчтай автобус осолдож 4 хүн амирагдаж 40 гаруй хүн бэртэж гэмтлээ. Оюутлагын гүний урхан бүтээн байгуулалтын ажилд эд үргэлжилж байгаа бөгөөд 3 дугаар улиралд 3 дугаар тэнхлийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн 9 дугаар сарын эцсийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд нийт 105.8 сая америк доллараар зарцуулсан бол 2016 онд нийт 200 сая доллар зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор гүний урхад 1600 орчим хүн ажиллаж байгаа юм. За энэ оны эцэст ажлын хүчний тог 2400 болгох буюу 800 хүнийг шинээр ажилд авахар болжээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 11-р сарын эхний 7 хоногт үхрийн ястаа махны үн 4.5%, үхрийн цул махны үн 4.3% өсөж бусад махны үн өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 2-ны байдлаар 1 кг хоньны ястаа мах дунджаар 3950 төгрөг, үхрийн ястаа мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны ястаа мах 4405 төгрөг, ямааны ястаа мах 3340 төгрөгөөнтэй борлуулагдаж байна. Гадаад иргэн харилцааны газарт 2016 сард нийт 307 иргэн Монгол Улсын харьяалаас гарч иргэншлээ солих хүсэлт гаргасан статистик тав байна. Эсвэргээрээ Монгол Улсын харьяат болохоор 20 иргэн иргэншлээ сэргийх хүсэлтэд 23 иргэн шинээр хандсан байгаа юм а. Монгол Улсын иргэншлээ солих сонирхолтой иргэдийн чухам хэн байв гэдгийг гадаад иргэн харьяатын газраас шууд нээлттэй мэдээлэх боломжгүй гэлээ. Монгол улс 2017 онд шинээр 7 их найдад 431.8 тэрбум төгрөгийн зээл авахар төлөвлөж байгаа тухай нээлттэй нэгэн формоос мэдээллээ. Үүнээс 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байгаа бол үлдсэн хэсэг нь гадаад дотоод бондоор босгох мөнгө юм а.